өнөөдөр нээлттэй сонсохын чөлөөт энэ маань эхэлж байна. Тэстэй эзэн цааны байгуулсан их Монгол улсын үрсад хөгтөлтөд ирдэг. Тэгвэл 1989 оны 12 сарын 10-наас эхлээд энэ хөгтөлтийг хүний их болгож өөрчилсөн ардчилсан хөвслийн үйл явдал түүхэн тэмдэглэвчтэй томоохон үйл явдал гэж нэг өгөн юм аа. Ингээд групп байдаг иргэн Дэмбэрэл орчныг үгээ хэлсэн хүний эндэрээр үрж байна. За үүний дараа Ахмад Зэлмаар гэж байгаа. Баярлалаа. Манай түмэн сонсож байна. За би энэ Монголд байгаа энэ дээвэргүй шоронд халуулах гэж нэг одоо нэг 4-5 жилийн өмнө энэ хотын дарга одоо Нямбатар орж 200 яны сайд өсөж тэгтэн өргөжлөж бичсэн юм аа. Тэгээд дараа нь бүр сонирхол хүртэл YouTube дээр нэг сувг нэгээд бошуу гэсэн сувг нэгээд бас өөрөөр бичсэн нөгөө хууль гаргуулалтаа байгаа тэр хуулийнхаа төвчөнд талаар бас нэг бичлэг хийгээд тавьжсэн. Тэгэхээр миний бод зорилго бол одоо энэ Монгол маш олон одоо хүмүүс иргэний харьяаллаасаа татгалзчаад шууд дээвэргүй шоронд яваад болчихдог. Яг тэр Монгол улсын иргэний харьяаллаас татгалзаад тэр төрүүлээ иргэний үнэмшлийн дараа гадаад хасалтын хураад авчдаг. Ингээд нэгдээ иргэний үнэмшлэхгүй болсон хүмүүс ажил орж чадахгүй те. Тэгэхээр гадаашаа явуулсан ажлын паспорт байхгүй. Ингээд тэр хүн чигээрээ дээвэргүй шоронд болж байгаа. Гэтэл Европын орнуудад бол иргэний харьяалалд өнгө тусдан одоо ID карт гаргасан бүр ажлын гадаад паспортыг олгодог. Одоо саяхан одоо нэг миний найз над руу утгаар ярьлаа да чекээс одоо байдгийг би одоо нуугаад яг одоо нэг хэлээ те. Одоо бид нар одоо ирсэн татын 3.17 юм одоо багын найзууд. Тэр найз нь одоо иргэн бус болсон нэ. Тэндээ чиний хэлээд тэр одоо тэр иргэн бус гэдэг паспорт зөвлөв Европын бүх улсад байдаг юм байна. Найз нь одоо чекээс одоо иргэн бус гэдэг гадаад паспорт иргэний үнэ авсан учраас Монгол руу явах гэдэг виз аваад байх юм байна. Хэрвээ би Германы хэл авсан байсан бол Монгол руу виз явах юм байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр миний хэлж байгаа юу гэх юм бол ерөөсөө энэ иргэний харьяалах татгалзсан иргэд заавал одоо тусдан ID карт нэ иргэний тийм бос гэсэн иргэн бос гэсэн карт мөн аяллаа паспорт гэж гаргаж өгөх ёстой. Тэгжээ гэх юм бол одоо дэлхийн юм болно. Өөрөөсөө хүссэн гадаад байгаа цаашаа тараасаа зам өрн одоо нээлттэй болно шүү дээ. Хоёрдугаар би өөрөө Европод Азад нэг 20 гаруй улс 20 гаруй жил бахан тийж яваад Баатарсраад тагаасж яваад янз бүрийн ажил хийж яваад бас тэнд сурч байсан тэгээд янз бүрийн ажил үзсэн баггүй англи үзсэн. Оросд бэлтгэлийн Америктэй хамт номлосоор явж байлаа. Тэгээд ер нь бол би өөрөө зүүн гадаа орнууд очиод одоо бас энэ чанар хүсэл тавьсан. Одоо чинь би өөрөө Монгол амьдардаг хятад үндэсний цөөхөн төлөөлөгч юм. Гэтэл миний иргэний үнэмшилтэй бол дандаа хахтай тэгээд яг болсон урган авах хичээл байдаг. Би өөр энийг боловсруулах бүр одоо эрдэнэ хотын тэр иргэний үлдэлт нь хандсан чинь нам сон дундын шүүхээр ороо сон дундын шүүгч чиний наад нь тугтаа гэж хэлж юм. Тэгээд сон дундын шүүгтэр нь орсон чинь унаад болов даатаалж болов. Тэгээд яаж юм гэхээр энэ борсон гэж юм бол продоо явах байхгүй аюун монд. Тийм ээ. Чи одоо борсоноос хатгалцсан бол одоо хатин ч юм уу ямар нэг Монгол ураг бодлоо тохиолдож авчих болно. Жишээ нь одоо дараа нь би энэ улсын бодлогоор дахиад явуулсан дэшиг авах би одоо энэ хатад хаалсан хүмүүсийн ургийн орныг сэргийж одоо цус авахд дууслаа. Монгол бол хатагуудаас 11 дахин олон хатад хаалсан хүн байдаг. Бүгд борсон авахтаа бүгд бодлоо Монгол ургийн удаа зарим нь дураад одоо торгууд дөрвж гэдэг юм те янз бүрийн ясан цав явсан байдаг. Тэгээ хоорондоо нөгөө хятад хүмүүс чинь хоорондоо суугаад байдаг нөгөө Монгол ургийн огоор андуураад тэгээ хятад ургийн огийг сэргийж өгдгөө. Тэгээ хятад хүн гинэт Монгол ургийн огоор санах юм бол шинээр Монгол ургийн ог авч удаан тийм ижи баатар надад явуулж байгаа шүү дээ. Тэгээ дахин одоо байж байгаа. Одоо улсын хурлаас явуулж байгаа шүү дээ. Тэгээ яхаас хятад хүн нэг үлдээс ирсэн чинь жинхэнэ Монгол ургийн ог сангийн маашин. Яг ч доромжиж байгаа. Тэр болохгүй шүү дээ. Би Европын орнуудаас гадна Азийн орнуудаар очиж
Тайланд Малайзаар орж ирсэн махбод тун гэж хүнтэй уулзчихлаа бүр хийх махбодын хатад диаспорын төлөөлөгчөн тэдгээр юу гэж хэлж байгаа гэсэн зүгээр шууд ийм иргэний үнэлгээ аваад тэгээд тэр дээр нэг тусгай карт аваад хатад хүндэд тодорхойлсон. Түүнээс одоо танаас гарцгаа хатаг хөрвчийн Facebook дээр та доогоор үзэн гэдэг. Энэ оогоор O2 гэсэн тийм 2 тэрбум 500 гаруй сая байдаг. Филиппин гэтэл одоо тахан хатад байна. Тайланд гэсэн 60% нь тийм. Одоо Индонез гэсэн өчнөө мэсээр одоо хятад тийм мужгүй дүүн дадуу улсаж байх юм уу жижигхэн Калифорни ард юм уу Фижи юм уу тэр хатад байх ба усан нь хатад мужтай шүү. Тэр энэ дүүн дадсан өөрөөсөө Тайланд, Малайз, Сингапур, Тайвань хятад үеэр хүлээж авчихсан байхгүй. Уугуул шууд онно. Шууд ирнэслээ аваа. Гэтэл тэр хүмүүс нөгөө хятад үндэстэн гэсэн бичвэрээр хийж өгөө. Гэтэл би Казахстан байсан. Казахстанд яваад очсон орлман гэдэг их нэгс орлман нөгөө түүхэн их орондоо ботож ирж байгаа Казахстан гинэ. Гэтэл Монгол хүн юм уу хятад хүн юм уу солонгос очвол та түүхэн их орондоо ботож ирж байгаа Казах гэж өөрөө тоодож байна уу? Та чинь солонгос та өмнө солонгос байгаа. Уусаа энэ зөвхөн орлманы юм. За бай гэж явж байгаа байхгүй. Тэгээд уусаа хүн бол тийм ээ. Одоо Монголч одоо ингэ яриад та. Нийтлэл одоо хүрээ гэдэг нь яаж үүссэн юм бэ? Улаанбаатарын ойролцоо хуучин 8 хот гэж байсан тийм ээ. Тэр 8 хот чинь хятадын олон түүхүүд байсан учраас одоо 400-500 жил тэмж явсан нөгөө нүүдлийн өргөө нөгөө Атахан хааны өргөө чи явж тэр 8 хотын бодлоо 8-ны тэр дээр очиж анхны одоо тэр нийслэл хүрээ бий болох үндэс суурьад ажилласан шүү дээ. Түүнтэй адилхан одоо би хэлээд байна. Казахстан тийм ээ. Хятад албанаас 10 дахин зөв магадгүй түүнээс олон дахин зөвхөн хэрнээ өөрөөсөө ангилтай. Гэтэл хятад албан өөр хангаа өсчихсөн. Өөр хангаа өсчих юм бол тэр Тайваньс юм уу хятад гаралтай улс орнуудаас маш их хөрөнгө оруулалт хийж байна. Одоо Тайваны TSN гэдэг нэг албастай синтак үйлдвэрлэдэг компани байна шүү дээ. Одоо та тэр бишмаа гэдэг одоо Тайваньс Сингапураас топ 10 үйлдвэрлэх корпорациудад ороод иж болж байгаа байхгүй. Их маягаар өөр хангаа аймаг маш өндөр хөгжилтэй болох юм бол тэр хар хорон нийслэл шинээр байгуулагдаж байна. Түүнээс Монгол дангаараа шууд шинэ нийслэл байгуулах ямар ч потенциал байхгүй. Би нэг 100% хэлсэн. Тэгээд миний хүсэл бол ерөөсөө хүч хэдэн үндэстэн байдаг 6-7 гаруй үндэстэн байна тийм үү? Тэгэхээр хүн болон Монгол байх хэрэггүй байхгүй. Монгол улс ирэх бүр Монгол байх хэрэггүй. Хятад байж болно, Харниган, Орос байж болно, Турк, Тангад байж болно. Тийм үү? Уйгур, Узбек гэж болно. Тэр цантуу сартууч нь ерөөсөө Узбек шүү. Уйгур бол одоо энэ тэр улсын тэр тариатын цом хотонгч юм уу уйгур хүмүүс. Тэр хүмүүс бүгд хэл соёлоо алдсан байна. Тэгэхээр энэ хэл соёлоо алдсан бүх хүмүүсүүдийг дахин сэргийлэх хөдөлгөөн заах ёстой. Өөрөөр дахин тракт нөхөн төлбөр авах боломжтой. Яг л тэдний хэлбэрхий одоо монголчууд уулзсан байна. Энэ монголчууд уулзсан гэдэг бол 1925 онд Орсын Тэгараас гарч ирсэн тийм ээ. Та нар мэдж байгаа. Тэгээд ургийн овгийг бүгдийн хятад монгол ургийн овгийг устгаад хятад хүмүүс төв монгол нэр өгөөд тэр эцгийн нэрийг ургийн ов болгож өгснөөрөө хятад ургийн овгийг устгаж монголчлох бодлого явуулсан гэдэг юм аа. Энийг хар анхны бодлого гэдэг нуугаад байдаг байхгүй юу? Одоо тэр таагаад байсан байхгүй дүүр болоод улсын харж бодсон. Тэр хар анхны бодлого ч байх ёсгүй угаасаа. Тэрийг одоо үргэлжлүүлж авч яваад байгаа гэдэг бол үнэхээр шившиг шүү. За энэ бүхнийг би одоо яг хэлсэн юм шиг байна. Тэгээд өөрийн хэлэх зүгээ болоод нэг гонхон төвчөнд нэг хэлчихээ даа. Дараагийн газар ярина үү те.